Би та бүхэндээ дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэдэг Цахим ТV-ийн ярилцлагын цаг болон хүрэх гэж байна. За тэгэхээр манай сургуулийн хэмжээнд 2021-с 22 оны хичээлийн жилийн элсэлтийн цахим бүртгэл явагдаж байна. Тэгэхээр энэ цахим бүртгэлд бол манай бакалавр болон түүнээс дээш боловсралтай иргэдэд зориулсан 2 жилийн хөтөлбөрүүдийн бүртгэл бас эхэлсэн байгаа. Энэ талаар бид та бүхэндээ тодруулах мэдээлэл хүргэхээр Мөрдөх арга зүйн тэнхимийн багш, ахлах багш Эрдэнэтийг урьж оролцуулж байна. За тэгэхээр танай тэнхимээс энэ бакалавр болон түүнээс дээш боловсралтай иргэдэд зориулсан ямар хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна? Ерөн цагдаагийн сургуулиас одоо ямар хөтөлбөрүүдийг санал болгож байгаа иргэдэд? Цагдаагийн сургуулиас 2021-с 22 оны хичээлийн жилд Мөрдөх алба эрхцүү хөтөлбөрийн хүрээнд мэргэжүүлэх 4 хөтөлбөрийг явуулж байгаа. Энэ 4 хөтөлбөр нь ямар хөтөлбөр вэ гэхээр ихтэй сургуульд өгсөн бакалавр болон түүнээс дээш боловсралтай иргэдийг эсвэл 2 жилийн хугацаанд сургаж офицер цолтой төгсөөд ажлын байраар бүрэн хангах боломжтой хөтөлбөрүүд байгаа. Энэ ямар хөтөлбөр вэ гэхээр шинжээч мөрдөгч мэргэжүүлэх хөтөлбөр, урдсан сэргийлэх ажил мэргэжүүлэх хөтөлбөр, тээврийн цагдаагийн ажилтан мэргэжүүлэх хөтөлбөр, мөн эдийн засгийн мөрдөгч гэсэн 4 хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөр нь урд нь эдийн засгийн суур бакалавраас дээш боловсралтай иргэдийг сонгон шалгаруулж аваад 2 жилийн хугацаанд эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэжүүлэн бэлтгээд үүний дараа бол төгссөнийхаа дараа эдийн засгийн гэмтэртэй тэмцэх чиглэлээр дагнасан байгууллагуудад ажиллах боломжтой хөтөлбөр юм аа. Энэ эдийн засгийн суурьтай мэргэжүүлэхээр ямар мэргэжил байхаа гэхээр мэдээж эдийн засаг, банк санхүү, нягтлан бодох бүртгэл, математик, статистикийн онол чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрал эзэмсэн иргэдийг сонгон шалгаруулж бүртгэж аваад сургаж байгаа. За тэгэхээр энэ хөтөлбөр маань хэд их жилдээ хэрэгжиж байна? Өмнөх төгсөгчд маань ажлын байраар яаж хангагдж байна? Ер нь одоо яг энэ хөтөлбөрийг одоо зорж байгаа, энэ хөтөлбөрт эсхийг хүсэж байгаа иргэдэд зориулж ямар нэмэлт мэдээлэл хүргэх вэ? Эдийн засгийн мөрдөгч хөтөлбөр гэх юм бол энэ жилдээ 2 дахь жилдээ эсэлтээ авж байгаа. Анхны төгсөлд хараахан гараа байгаа. Харин шинжээч мөрдөгч хөтөлбөрийг төгссөн шинэхэн дэслэгч нар нь одоо амжилттай ажиллаад бүгд цагдаагийн байгууллагууд бүрэн оронтойд хамрагдаад ажиллаж байгаа. Хамгийн чухал нь юу вэ гэхээр манай энэ хөтөлбөр хэм бол төрийн зардлаар үнэгүй сурна, хувцас формын цаанаасаа хангаж өгнө. За үүний дараа мэргэшил сурсан чиглэлээрээ цагдаагийн байгууллагуудад ажиллах ажлын байрны биелийн ийм хөтөлбөр байгаа. За тэгэхээр манай иргэдээс бас ийм асуултууд их ирж байна. За үндсэн ангид сурж байгаа одоо оюутан залуучуудаас одоо юугаараа ялгаатай вэ? Адилхан яг тэр хөтөлбөрүүдэд хамрагдах боломж байдгүй, сургалтын орчин ямар вэ гэсэн асуултууд байна. За энэ хөтөлбөр хэм бол шинээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр. Ямар учиртай гэхээр ерөнхий боловсролын сургууль төгссөн хүмүүсийг аваад 4 жил цагдаагийн байгууллагын ажилтан болох чиглэлээр мэргэжүүлэн бэлтдэг байсан. Тэгвэл одоо бид нэр үндсэн суур мэргэжсэн тийм үндсэн суур боловсралтай буюу одоо бакалавраас дээш боловсралтай эдийн засгийн шинжилгээ ухааны үндсийг мэддэг хүмүүс авангуудаа яг Мөрдөх алба чиглэлээр нь мэргэжүүлж бэлтгэе гэдэг. Ер нь бол яг эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр мэргэжсэн л албаагч болно. Манай дотоод хэргийн сургуулийн хувьд сургалтын орчин бүрэн хангагдсан орчин үеийн техник технологийн дэвшлиг сургалтандаа нэвтрүүлдэг. Багшлах бүрэлдэхүүний хувьд гэх юм бол дан практик байгууллагад ажиллаж байсан хашир туршлагатай онлайн болон практикийн мэдлэгтэй багш нар хичээл заадаг. Яг энэ мэргэжүүлэх чиглэлийн гэх юм бол урд нь эдийн засгийн гэмтэрэгтэй эзэмт чиглэлээр ажиллаж байсан хашир туршлагатай тийм багш нар хичээл сургалтад орох байгаа. За баярлалаа. Ингээд бид та бүхэндээ 2021-с 22 оны хичээлийн жилийн цахим бүртгэл үргэлжилж байгаатай холбогдуулан за бакалавр болон түүнээс дээш одоо боловсралтай иргэдэд зориулсан 2 жилийн хөтөлбөрийн онцлогуудын талаар одоо цуврал мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр манай энэ хөтөлбөрт хамрагдах гэсэн иргэд маань дотоод хэргийн их сургуулийн цахим хуудасны за элсэлт гэсэн зэсийг сонгон авч за мөн журмын дагуу бүртгүүлээрэ гэж урьж байна. Ингээд дараагийн хөтөлбөрөөрөө иргэн уулзцгаая.